Сайн байна уу? Энд байна. Та бүхэндээ Луг 20-с уншиж гэж бодсон юм. Тэгээ энд Иесусыг сорихоос гадна үнэхээр учрыг мэдгүй дээ үнэхээр асууж байгаа юм л да. Тэгэхээр багшаа хэрэг хин нэгний чинь ах ухтэй тэр нэгнэртэй атлаа үр хүүхдгүй байсан бол дүү нэгнэртэй нь гэрлэж ахыхаа үр хүүхдөө залуулах ёстой гэж Мосе бидэнд биччихье гэж хэлсэн байна. Судакчуудын нэг ярьж байгаа дахин амлалтанд итгэдэг хүмүүс шүү дээ. 29 дугаар эшлэлээр тэгвэл ах トゥ 7 байжээ. Ууг нь эхнэр авч үр хүүхдгүй өгчээ. 2 дахь нь 3 дахь нь мөн түүнийг авчээ. Ингэсээр ах トゥ долоолаа үр хүүхдээ үлдээлгүй өгчээ. Эцэст нь мөнөх эмэгтэй ч мөн хөө. Иймд амьлалт дээр тэр эмэгтэй хинийх нэгнэр болох вэ? Ийгвэл тэд долоолаа түүний эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ. Есүс тэдэнд энэ үеийн хүүгүүд нь гэрлэж огтоо хадамд гаргадаг. Харин тэрхүү их хийгээд үхстэй амьлалтанд хүрэх зохистой гэж тооцсон хүмүүс нь эхнэрч авахгүй, нөхөрч гарахгүй. Тэд тэнгэр элч нартай адилтвал цаашд өгч чадахгүй бөгөөд амьдлтын хүүгүүд бол Бурхны хүүгүүд юм аа гэж. Тэгээд үнээр цааш нь 30 дугаар ишлэл дээр 38 дугаар ишлэл дээр тиймээс тэр үхэгсдийн бурхан биш харин амьдын бурхан мөн. Учир нь түүний хувьд бүгд амьд байдаа гэж ялдав. Тэгэхээр бид хэрэг үнээр дахин амьлагдах юм болоо сонгодоо дахин амьлагдах юм бол эхнэрч авахгүй нөхөрч гарахгүй байх нь л дээ. Тэгэхээр бид нар энд байгаа дэлхий дээр байгаа эхнэр нөхрийн ойлголт бол үнэхээр нандин ойлголт биднэрт байдаг. Тэгэхээр би эхнэрийнхээ нөхрөө үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаасаа гэж та бүхнээс хүсэж байна л да. Миний нөхөр төрхний шидээс 3 таа болсон хүн. Тийм ээ хар залуугаараа өмнө. Тэгээд удмын хараал юу байж чадах нь бүгдийг л би хөөсөн. Тэгтээ тэрний өмнө үнэхээр эзнээс чин сэтгэлээсээ гуйж байсан л та. Хайртай өнөө минь амд үлдээ гэжээ. Гэт үнэхээр уйлан хайлан гуйж байсан үе зөндөө би. 3 жоохон хүүхдтэй 3 хүүхэн маань дөнгөр төрч гисэн. Хаана байгаа гадаадад байхад нөхөр минь төрхний шидээс болцсон. Машин төрөгчгүй ядарсан тийм хэцүү үед нөхөр маань төрхний шидээс болсон. Энэ үед эзнээс би үнэхээр нүрээ газартнаа. Эзнээс эзэн минь ээ гэд гуйжсэн. Та намайг хаашаа л хаашаа явуулаач. Би таны юуг л хий. Ганцхан миний нөхрийг л амьдулдэ гэж та үнэхээр хүний чадах зовлон өгдөг. Би нэг чадахгүй. Үнэхээр please гэдэл ойрлон нүрээ газар чаан гуйжсэн. Ядж явах тэр үнэхээр бороо цахилгаантай айхтар өдөр байсан ч хэлэхүү. Би уйлж байгаа, бороо уулж байгаа ч мэддэхгүй тийм хэцүү өдрүүд байсан. Сүүлд нь арай гайг болсон дараа удамд нь дандаа 50 өрөөг ирчүүд нөхдөг тийм хэцүү үйл дээ. Тийм учраас удмын хараалыг тасалж маш их залбирсан зүрхний шидээсийг зүрхний судсын тэр даралтын тэр өвчин бол амархан өвчин юусоо биш. Бүгдийг би залбирсан. Тийм болохоор заримдаа би нөхөртөө үргэлж энэ хамгийн сүүлч өдөрч байж магадгүй гэсэн бодлоод хаяа орчрон аль бодохоор хүндэлж аль болгоор хамт жаргалтай байхыг хичээдэг. Тэр үе зарим хүмүүс сатаархан та хоёр чинь дөнгөж төрсөн хосууд чиг ямар сонин усууд вэ гэж хэлдэг л дээ. Гэтэл бидний яагаад тийм байгааг би мэдэхгүй болохоор тэгж хэлдэг. Тэр зарим хүмүүс үнэхээр эхнэр нөхөртөөгөө хатуу ширүүн харьцаж байнга амьд байх юм шиг харцдаг л та. Сайхан би энийг эмчтэй уулзч байсан. Хоолдож байхад эмч хэлсэн. Тахир дутуу хүмүүс үнэхээр тайван амгалан үнэхээр талхардаг шүү хараагүй нүдгүй. Үнэхээр чихгүй хөл тахир дутуу хүмүүс үнэхээр тайван амгалан байдаг. Гоншгонхон ч гэсэн баг байдаг. Харин бүтэн биетэй хүмүүс маш их гоншгодог гэж эмч хэлсэн. Мецаслын үнэхээр тархины эмчилтэй маш хүн таалгаанууд хийдэг эмч өөрөөр хат руу очиж нисдэг хүн. Тэгээд үнэхээр эзэнд би байнга талархдаг шүү. Бүтэн биетэй байгаа даа гэж эмч маань хэлсэн юм. Тэгэхээр бид үнэхээр гэрлэл тань бүтэн байвал талархаараа. Аль болох түүнийг take granted буюу байхад ёстой зүйл шиг битгий үзээрэй. Үнэхээр гэрлэлт гэдэг зүйл эзэн бурхнаас ирсэн нандин холбоос танд өгөгдсөн ихнэр гэсэн бэлэг эзнээс ирсэн бэлэг гэдгийг бүү мартаараа. Тэгээд үнэхээр эзний доктор хамтдаа бас хүчтэй байгаасаа гэж би та бүхнээс хүсэж байна. Тэгэхээр дээр очиод дээргөө гэрлэлт байхгүй болохоор та энэ цаг мөчид мэдээж хүнтэй хамт байх цаг гарах байх л та. Тэгээд энд өгөгдсөн он жилүүдээ үнэхээр үнцэнтэй байлгаасаа гэж
би чин сэтгэлээсээ хүсэж байна. Хайртай дотныхоо хүнтэй хамт цагийг өнгөрөөхөөрөө, хамт үнэхээр болцоороо, хамт үнэхээр өнөөдөр дахиад маргааш уулзахгүй юм шиг сайхан цагийг өнгөрөөрөө. Тэр үед та өдөрийн хүнийг гомдоох, бас гомдож уурлах, гоншгонох тийм зүйл ерөөсөж гардаггүй. Гомдол үнэхээр буруу зүйл шүү. Яг бол гомдох үед баас бий болдог, баас бий болох үед ялааш авдаг. Тэгэхээр бузар сүнсэнд ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлд үе таалганыг аюултай учраас гомдож бас болохгүй. Тиймээ та хурдан уучлах хэрэгтэй. Ах トゥ угаа 7-гийн 70 удаа уучлахдаг таны ихнэр нөхөрч гисэн орно гэсэн үг шүү. Тэгэхээр үнэхээр эзэнд талархаад, эрэлтэндээ баярлаад үнэхээр сайн байгаараа. Өнөөдөр хань ижилжин хамт байгаа бол та түн талархаж ямар нэгэн сайн зүйлийг хийгээрэй. Баярлалаа. Баяртай.